Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэдвлэв. Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Порго автомашин шөнийн зам дээгүүр цасан манарга хурдалж байв. Ганаа хэмээх 30 орчим насны энэ жолооч хоёр хотын хооронд 3 дахь жилдээ хүн зоож буй нэгэн. Энэ шөнө нэг л яозгүй бөгөөд гадаад хэсгэн хүйтэн байгаа нь андашгүй аж. Нүүр нүдгүй цасан шуурга шуурч ямар ч ээлжийн жолоочгүй тэрээр зорчигчдыг хугацаанд нь хүрэхийн тулд нүд цавчулгүй хурдалсаар. Уг нь өглөө аймгийн төвөөс гарахад цаг агаар сайхан байсан боловч яг энэ эзгүйхээр талд хүн байтугай машин явахд бэрхтээ байлаа. Хүмүүсийн амнаас дуу шуу гарахгүй. Бүгд суудал дээрээ унтаа байдалтай явах бөгөөд харин жолоочийн хажуугийн суудал дээрх нэг настай эмэгний өвөр дээр суух 5 настай бяцхан охин л нүд цавчилгүй зам ширтэж явна. Машин цугаа хүмүүс бараг өгчгсөн юм уу гэлтэй амьсгал нь сонсогдохгүй байгаа. Энэ цаг мөчид зөвхөн танихгүй эмэгний өвөр дээр томоотой суух бүлтгэр нүдтэй охин л ганаад хань болж байгаа мэт санагдаж байлаа. Машины моторын хөнгөнсөн жимээ дуулдаж зах хязгааргүй зам үргэлжилсээр хэн ч юу ч ярихгүй ундах энэ харанхуй шөнө машин жолоод нь яваа Ганаагийн хоёр нойр хүрч үе нүд нь анилдаж эхэллээ. Гэнэт ахаа манай ээж сая зам хөндлөн гарлаа шүү дээ. Ундлахынхаа хувцастаа гүйж явна гэсэн охин цовоо дуугаар Ганаа сэрцсгийхэн тэр. Юу гинэ миний дүү? Манай ээж байсан. Хаана? Сая зам хөндлөн гүйснийг ахтаа хараагүй юм уу? Үгүй ээ. Ганаа ингэж хэлээд хурдаа сааж эхлэв. Машиныхан гэрлээс өөр ёлтоох зүйлгүй энэ эзгүүхээр газар амьд хүн байгаа гэсэн ямар ч улмөр баймааргүй санагдах. Үгүй ер нь яаж ч бутсан. Энийг цасан шуургатай чөтгөр тогтохын аргагүй хүйтэн шөнөөр хэн л эзгүүхээр газар бүр ундлахын хувцастаа гүйж явах үлээ гэсэн бодол тэр охиныг дэмий ярьлаа гэж боджээ. Миний дүү түрүүн ээжигээ харсан гэв үү? Тийм ээ. Ундлахын хувцастаа гүйж байсан. Миний урдуур гарахтаа намайг хараад инээгээд л байсан. Ахын дүү хий юм харсан юм байлгүй дээ. Үгүй ээ. Үнэхээр миний ээж мөн байсан. Тэр ахаа яг таны хажуугийн цонхны чинь харалтаа ээж маань гүүгээд байна шүү дээ. Машина зогсоолдоо ахаа. Манай ээж даарж байгаа гэж хэлээд охин уйлагнаж эхлэхэн тэр. Ганаагийн дотор харанхуйлаад явчихв. Биеийн жихүүцэж хажуугийн салхивч руугаа харна гэхээс хамаг биеийнх нь хөйтөн хөлс аяндаа чихэн нэхэрлээ. Машина жолооцоор машин удаанаар явж байв. Охин уулж эхэлсэн ч машинд унтаж буй хүмүүс бүр охиныг өвөр дээрээ тэрсэн эмгэнж сэрсэнгүй. Ганааг хажуугийн цонх руугаа харах тэр агшинд үнэхээр хэн нэгэн сексисэн нэтгээд машиныг гүйцэж чадалгүй хоцрон үлдхэн тэр. Ганаа хүмүүсийг дуудаж сэрэмээр байсан ч дугнуур гарсангүй. Баахан сандарч жолоогоо алдах төхөв. Толинд хартал хэн ч юу ч алга. Ганаа машина зогсоолоо. Хачирхалтай нь одоо хэрэн зорчигчд юу ч ажигласангүй унтсаар. Миний дүү үнэхээр ээж чинь саяны хүн мөн байсан бол яагаад энд ингээд цасан шуурган дунд гүйж байдаг билээ? Ээж чинь гэртээ үлдсэн биз дээ. Энд бидэнтэй зэрэгцээд эзгүүхээр газар явах учиргүй хэмээн Ганаа түрүүнээс хойш тайвширч чадахгүй ихэр татан уйлах бяцхан охиныг тайвшруулах санаатай дэмий лээрч мөрн асуулаа. Миний ээж хэдэн хоногийн өмнө хадан гэртээ очисон. Тэгээд хадан гэр нь энд байдаг юм байлгүй хэмээн өмнө учир ойлгох болоогүй жаах охин уйлган нь хариулв. Ганаагийн нүд харанхуйлж нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирлээ. 30 хэд наслахтаа үүн шиг юм үдсэнгүй хэмээн бодохын завсар. Түрүүний нөгөө нүдэнд үрцдэг сексисэн амтныг машиных нараас хүрээд ирэх би хэмээн болгоомжилсан нүдээр эргэн харав. Тэнгэр минь. Ганаа ийм дуу алдаад нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр машины араас нэвсийсэн хувцастай сексэлцсэн нүстэй нэг нь итгээд асар хурдтай хурдлан ирж байлаа. Ганаа ч яахан мэдэхгүй хэсэг алмаарснаа. Машинаасаач хурдлан давхив. Үнэхээр л хүн дүрстэй сэгсгэрийн амтан гайхалтай хурдан гүйж эгээтэл машиныг гүйцэх нь нүүл гэлтэй. Ганаа байн толинд харж хурдаа нэмсээр ямар таа ч яалч үгүй араасан гүүг чөтгөр шулмын
Алин болох нь үлэн мэдэгдэх энэ амьтанд л гүйцэгдэж болохгүйг тэрээр сайн мэдэж байлаа. Хэрвээ тэгж гимэн сайн нь болохгүй л. Ядаж байхад ойр хавьд ямар ч суурин газар байхгүй. Зурайсан зам бүхий эзгүйхээр талд хот газрыг зорьсон фургон автомашинтай хэсэг хүмүүс л энэхэн хавьдаа амгалтай байх шиг санагдана. Охин нь уйлж миний ээжийг аваад явуулдаа хэмээн ихэр татаж эхэллээ. Ингэсээр удалгүй халтргаатай шөнийн зам дээгүүр хурлан давхиг фургон автомашин ховлд алгадуулан айхтар хазааж ирснээ ашгүй буцаад 4 дугуун дээрээ буулаа. Хүмүүст сэрлээ. Нүүрэнд нь хөлс дайварлсан ганаа машина зогсоож эрен хартал харин өнөөхөд ад зэтгэрийн амьт нь харагдахгүй байлаа. Машин унтаж байсан хүмүүс ч яави болцгоо бужигналдаж сандарч эхлэхэд тэр ганаач зөрчигдөд юу болсноо нэгэнгүй тоочлоо. Нэг нь ад зэтгэрийн сэгсээсэн амьт нь араас нь хөөсөн тухай жаахан охин түүнийг хараад ээжээгээд уйлаад байсан тухайч дурсаж та нар харин сэрэхгүй байсан гэдгийг ч хэллээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудал дээр зорчиж буй эмгэн миний өвөр дээр байсан охин хаач вэ хэмээн хашгирч эхлэхэн тэр. Үнэхээр охин алга байлаа. Эмгэний өвөр дээр битгийхэл машинд байсангүй. Хүмүүс сандралд нь машинаас буун гэрэл чийдэн тусгаад охиныг ямар ч үл мөрийг олсонгүй. Ганаагаар ахлуулсан 4 залуу хүн төмөр маниулаар зэвсэглэн ирсэн замаараа гарч чийдэн тусгангүйлээ. Аминд бүхэн битгийхэл гიშгсэн мөрч байсангүй. Охин хэдий завандаа буугаад алга болдог байна. Үгүй ядаж буулаа гэхэд машин дүүрэн хүмүүсийн хинэн мэдэхгүй өнгөрнө гэдэг боломгүй юм. Охины эрэлд мордсон 5 залуу яалдчгүй гар хоосон машин руугаа буцаж ирлээ. Охин байхгүй одоо яах билээ гэсэн бодол ганаагийн толгооноос гарахгүй сэтгэлийг нь зовоосоор. Бүх хүмүүс айдас төгшүүрт бүрэн автжээ. Ядаж байхад үүр цайх болоогүй байдаг. Залуусыг машинд эргэн нэртэл үлдсэн хэдэн нэмэгтэйчүүд нус нөлөвсөндөө хутгалжсан бөөнөн болчихсон байж байлаа. Юу болсон бэ? Яагаад ингэж сүйд болов вэ гэж залуусын нэг нь асуухад бөвмөгөнтлөө чичирсэн хөөрхий амьг нь нөгөө чиний яриад байдаг сэгсгэр амтан чинь энэ дэрж машин тойроод хаалган голох гээд сүйд боллоо гэхэн тэр. Охин яасан гэж балмагдаж чичирхсэн хоолоогоор ганааг асуухад цөм мэдэхгүй гэж амамдаа дуугарн хурдан явцгаая гэж яаруулв. Дөрөвнээс хойш яахаа мэдэхгүй чимээгүй суусан нэг эмэгтэй сая ам нээлээ. Наад охиныг чинь Сэлэнгэ гэдэг юм. 7 хоногийн өмнө ээж нөөд болоод охиныг харгалзах хөнгөө учир хот руу аваачин асрамжийн газар өгөхөр болсон. Би уг нь цэцэрлэгийнхэн багшийн найз нь хот орох далимдаа хөөгдөрчлүүлэх газар өгөхөр явж байсан юм л да. Гэхэн тэр хүмүүс нэг нэгэндээ улам наалдан сууж залуучууд өөрсдийнхөө гарт таарлцсан үзүүртэй хүнд гисэн зүйлүүдээрээ зэвсэглээд ав. Ганаагийн хажууд сууж явсан эмгэнч арын хэсэг рүү шилжиж харин оронд нь хамгийн хүдэр бадэр зөрөгтэй залуу суулгалаа. Гай болох нь тэр. Машинастгүй. Өдий дайны хүйтэнд юр ажралгүй асчих ёстой машин нь бүр таг шүү. Ийхүү маниулдаж ноцолцоор байж арай гэж нэг юм машинаа асаад хөдөлж эхэллээ. Яг энэ үед ахаа намайг битгий орхиоч гэсэн Сэлэнгэ охины дуу хүмүүс сонсогдох нь тэр. Машинд яваа хүмүүсийн хиндэж тэр жаахан охиныг цасан шуурганд хаяад зүхтах хүсэл байсангүй. Машина зогсоод л охин ч ашгүй амьсгаад нь гүйжирлээ. Тэгээд дудалгүй охиныг машиндаа суулгаад ганаа хумгүй дахиж гарах нь тэр. Сэлэнгэ миний дүү чи зүгээр үү? Чи хаашаа алга болчих вэ? Ээжтэйгээ уулзаад ирлээ. Юу? Ээж чинь тэгээд юу гэж байна? Ээж даараагүй байна. Харин их өлсөөд мах л идмээр байна гинэ. Надад мах байхгүй болохоор та нараас мах аваад иргээд явууллаа. Хэрвээ мах өгөхгүй бол намайг аваад явна гэсэн. Та нар одоо ээжийг одоо гүйцээд ирвэл битээ мах өгөөрэй. Би ээжтэйгээ хамт явмаар байна гэж хэлхэн тэр. Бүгд л мэл гайхад сэлэх өхөрн гээчин болоод дагжин цэцэрчгээж байлаа. Зэрэг шахам эргэж харлаа. Үнэхээр өнөөх Сэлэнгэгийн ээж гэж нэрлээд байгаа үхээрийн амт нь маш хурдтайгаар хазганан гүйж айсвэ.
Машин зууж яваа настай аймаг нь ямар нэгэн юмд хорогдоод нөгөө ертөнцид очиж чадаагүй хүний сүнс үгээр хэлхийн аргагүйгээр их өлсөж ховдог болдог юм гэсэн. Хурдан энэ газраас холдохгүй бол биднийг ч хүртэж мэднэ гэд хүнэнтэл маань уншаад эхэллээ. Ганааж хурдан юм уу? Гэвч яаж хурдлаа гэд өнөөх амьд нь машиныг гүйцээд л ирлээ. Ганаач зөрөгшүүлүүд нь зөвхөн өмнөх замаа л харан давхсаар нэг л мэтгэнэ. Өнөөх амьд нь машины урдах зам дээр гараа алдна хөндлөн зогсож байхан тэр. Ганаа нүдээ ханаад хурдаа улам нэмлээ. Үнэхээр бидэнтэй адилхан хүнл юм бол хурдтай давхиж байгаа машиныг гүйцэж ирэх нь байж боломгүй зүйл гэж Ганаа бодож байв. Намайг битгий дайраач гэсэн охин дуудаа зэрэгцэн хэн нэгний дайрах чимээ гарлаа. Уг нь элдв сүнс хий үзэгдэл байсан байж гимэн зүгээр л хий дайраад өнгөрөх байсан гэж тооцоолж байсан Ганаа машинаа зогсоолоо. Үнэхээр ямар нэгэн зүйлийг мөргөж зам дагуу хол шидэжээ. Цөм сандралд нь гарч өнөөх ухаангүй хэвтэх амьтан дээр болгоомжлон очив. Ганаа нүдэндээ ч итгэсэнгүй. Саяхан л жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан 5 настай бяцхан охин цустайгаа холд нь ухаангүй хэвтэж байв. Цөмөөрөө гайхан балмагдав. Охиныг машиндаа байгаа эсхийг нь олж үзэхээр яаран буцаж гүйх Ганаагийн нүд ёстой л нэг улаанаараа эргэлдэнэ. Охин машиндаа алга. Өнөөх ад чөтгөрийн амьтанч дахиж харагдсангүй. Сэлэнгээ охин хэдийнэ амьсгал хураажээ. Ашгүй үүр зааж эхэлж буй. Энэ үед шөнөөс хойш тасралтгүй маань унсан настай аймаг нь нас барсан эхийн сүнс охиноо ганцааран нь хэцүү амьдралд орхиод явж чадаагүй боллоо. Охиноо аваад явсан энэ юм байлгүй дээ гэсээр үгээд өгсгөө. Нар мандаж цасан шуурга тогтно. Өвлийн тогтуухан өдөр охины шарлыг атсан фургон автомашин их хотхын зүг алгуурхан төгсөөр. Та бүхэн таалагдсан бол subscribe, like тарж намайг дэмжээрэй. Баярлалаа.